Тэгэхээр мэдээж хамгийн түрүүнд даралт хэсэлт гэж яг юу юм бэ гэсэн тодорхойлолт хэлээ л да. Тэр даралт хэсэлт гэдэг маань одоо цус маань одоо хүний судсаар эргэлдэж явах явцдаа тийм ээ. Судасны ханд үзүүлж байгаа тэр өндөр давтамжит даралтыг бол даралт хэсэлт гэж хэлээд байгаа. Тийм. Тэр даралт хэсэлт одоо яг юунаас болж үүсдэг юм бэ гэсэн хүмүүсийн тийм төвөмөл бол асуултад их байдаг. Тийм. Тэгэхээр яг юунаас болж үүсдэг гэхээр даралт хэсэлтийг одоо үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлүүд гэж байдаг. За үүнийг нь бол одоо өөрчилж болох эрсдэлт хүчин зүйл, өөрчилж одоо болохгүй эрсдэлт хүчин зүйл гэж хоёр ангилдаг байхгүй юу? Тийм. Тэгэхээр өөрчилж болох эрсдэлт хүчин зүйл гэдэг маань одоо бидний энэ амьдралын хэм маяг гэсэн үг. Энэ дотор юу орох вэ гэхээр стресс, дараалал, за тэгээд буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, давсыг одоо хэтрүүлэн хэрэглэх, арх тамхины одоо бас замбраагүй хэрэглээтэй байх эдгээр хүчин зүйлүүд нь бол өөрчилж болох эрсдэлт хүчин зүйлүүд ордог. За өөрчилж болохгүй эрсдэлт хүчин зүйл гэдэг нь бол одоо ялтчгүй удамшил. За тэгээд нас хүйс болдог. Ялангуяа эрэгтэйчүүдэд бол даралт хэсэлт илүү одоо тохиолддог гэж үздэг. За тэгэхээр хоёр дахьчоор бас даралтыг үүсгэдэг эмэгүүд гэж байдаг. Тийм үүн болохоор одоо бөөрийн эдийн эмэгүүд гэж байдаг. За бөөрийн судасны одоо янз бүрийн төрөлхийн гажигууд, судасны эмэгүүд, за дотоод шүрлийн одоо булчирхаан эмэгүүд. За тэгээд эм танг одоо бас хитрхи их буруу хэрэглэх, эмийн хордлогонд орох. Үүнээс болоод даралт хэсэлт бол үүсдэг. За тэгэхээр нийт бол даралт хэсэлтийн 80-аас 85% бол тэр түрүүний хэлсэн одоо өөрчилж болох эрсдэлт хүчин зүйлүүд үүсгдэг. 10-аас 15% нь бол энэ хоёр дахь даралт хэсэлт эзэлж явдаг юм а гэсэн юм бол судалгаа явдаг. Тэгэхээр даралт хэсгэд хамгийн одоо түгээмэл тохиолддог зовир шаналгаа гэж байна. Энэ бол толгой өвдөх, шилэн үзүүх, дотор мухаарах, ядрах, сулдах ийм шинж тэмдгүүд илэрдэг. Хэрвээ одоо танд ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай та одоо ойролцоох эмнэлгийн байгууллагад очиод цусны даралтаа бол хэмжүүлэх хэрэгтэй. Ингэснээрээ та бол одоо даралт хэсэлтийн хүндрэл болохын цус харуулд, зүрхний шигдээс, бөөрийн дутагдал гэсэн томоохон хүндрэлээс сэргийлэх боломжтой юм аа. Ингэснээрээ та бол одоо гэр бүл үр хүүхдтэйгээ урт удаан одоо амьдрах боломжтой юм аа л гэж хэлээ да.